таны Gmail дотор янз бүрийн имэйл ирээд таны инбоксыг дүүргээд байгаа бол хэрхэн яаж тэтгэр зүйлүүдийг цэвэрлэдэг талаар өнөөдөр та бүхэнд харуулах гэж байна. Жишээлбэл энэхүү имэйл рүү хэдүүлээ оруулаад доош нь явангууд хамгийн доод талд нь unsubscribe гэсэн хэсэг байгаа. Энэ зүйлийг та өөрөө утас болон компьютероос аль алингаас нь хийж болно. Харин нэг биш нэлээд хэдэн олон имэйлийг өөрсдийнхөө инбокст оруулж ирэхгүйгээр устгамаар байгаа бол дээдлийн хайлтан дээр unsubscribe гэж та бүхэн хайх байгаа. Таны subscribe хийж байгаа бүх имэйлнүүд таны инбокс дээр гарч ирнэ. Энэ дундаас бүгдээрийг нь сонгож болно. Аль эсвэл за хэдүүлээ энэхүү имэйлийг сонгоод advanced руу ороод create filter гэдэг дээр дарна. Энээр маш олон сонголтууд та бүхэнд гарч ирэхээр харин та олноор нь устгамаар байл delete гэдгийг та бүхэнд дарж болно. Хэрвээ энэ донд хэрэгцээтэй зүйл та бүхэнд харин байх юм бол categorized гэдэг дээр сонголтуудаа хийн. Энэ дээр ихчлэн байл зөвөр promotion гэдээ хадгалцдаг. За тэгэнгүүт энэ дээр create filter гэдээ дарна. Харин та энэхүү хийсэн фильтрийг зааж өөрчлөлмөр байвал хөө settings руу та бүхэн дараад see all settings гэдэг рүү дараад filter and blocked addresses гэдэг рүү орно. Тэнгүүд таны өмнө хийсэн unsubscribe фильтрийг та бүхэн устгаж болно. Хүсэх юм бол экспортлж болох байгаа. Өнөөдөр та бүхэнд хэрхэн Gmail дээр хэрэгцээгүй байгаа имэйлүүдийг фильтрч болдог талаар хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ найдан дээрчтэй гэсэн аль сошиал платформ та бүхний үнэлтэд өгөөд энэ хөвшлийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуйд тараагаарай. Өнөөдрийн бичлэгийн эрэд заяа ороо инженер бэлжи хадмал цэндэ фактыг шалгасаж олнор байлаа.